Тэгээ сая улсын орчин дарга хэлж байгаа бодит байдлыг хэлж байна л да. Ийм даатгал хийж байгаа, нөхөн төлбөрийг авч байгаа энэ процесс мань өөрөө маш төвөгшөлтөө байгаад байгаа учраас малчин иргэд маань энд хамрагдахгүй байна. Даатгал гэдэг бол өөрөө эрсдлийг багасгадаг, амьдралыг амар болгож идэг ийм процесс баг. Хэрвээ энэ амархан энэ өөрөө хөрсөн дээрээ буусан ийм систем байсан бол энэ хүн болгоаваа хэрэгжүүлчих. Хин ингээл төвхтөө хизээ зуд болчихвол хизээ хотоо харлуулчих бол гэж бодоо явах. Тэгээ энэ бүхэн маань өөрөө хөрсөн дээр буусан хэрэглэхэд хялбар ийм байх учиртай. Энэ шинжилгээг одоо энэ оруулж ирж байгаа энэ үндсэн хоёр асуудлыг шийдэхэд оруулж ирж байгаа энэ өргөн мэдүүлсэн энэ төсөл бол хангахгүй байна гэж би харж байна. Тийм учраас буцаа гэсэн саналтай байна. За газар тариалан мал аж ахуй бас өндөр хөгжсөн тэгсэн мөртлөө Африкийн орнууд байна. Эдгээр болохоор энэ шинжлэх ухааны За Далаанбат өргөшөнд 1 минут нэмж өгье. Энэ технологийн дэвшлийг бүгд ашигладаг болсон байхгүй. Хиймэл дагуулаас бүгдийг харчин бүх үйлчилгээ, бүх малаа бүгдийн блокчейн дээр бүгдийн үндэслэн технологи ашиглаа бүгдийг бүртгэдэг болсон. Манайх шиг жилдээ 2 удаа тооллого хийгээд багийн дараагаар толгойлуулсан комисс гараад тооллого хийгээд наануу цаануугаа бодиттой отоо гардаг ийм асуудал үүсдэг болсон. Өнөөдөр би хэдэн төгрөг төлж даатгуулчаад жилийн дараа даатгал өгөх болоогүй нөхөн төлбөр авах уу гэдэг байх боломж байдаг болсон байхгүй. Тийм учраас энэ технологийн дэвшлийг ашиглах хэрэгтэй байна. Өшөө бүрэн хэмжээгээр нь өөрчилсөн ийм санал төсөл оруулж ирэх хэрэгтэй байна.